хөгжүүлж байгаа ийм ардчилсан улс болжээ гэдгийг нотлож байна. Тэгэхээр энэ бүтээгч нэгдсэн холбоо, бүтээгч иргэдийн нэгдсэн холбоо гэдэг энэ байгууллага өөрөө бас энэ иргэний нийгмийг тодорхой хэсгийн төлөөлж байгаа бас их буянтай ийм сайхан байгууллага болж бэхжиж байгаа юм байна. Эдний хийж байгаа, тээж байгаа ажил үнэндээ Монголын олон түмний сэтгэлд хүрч тэдний бүтээгч тэргүүнүүдийг энд цуглуулж ийхүү шалгаруулж шагнаж байна. Та бүхэн цугаараа энэ дурагдж ирсэн хүмүүс бол энэ бүтээгч иргэдийн төлөөлөгчдөө. Би зүгээр ганцхан та нар би бүгдийг чинь ярил ер нь нилээдийн чинь тухай ярьж бараг чадна. Тэгвэл би энэ хайруула докторийн тухай ярив. Анхадагч гэж байгаа юм. Тэгээд энэ агуу их хүн энэ өөрийнхөө энэ эзэмшээд явж байгаа мэрэгжилдээ 20-30 явсан юм гэж дуулдсан. Тэгээд анх төгсж ирсэн хүнийх нь нэг, нөгөөдөл нь янз бүрийн шалтгаанаар өөр чиглэлээр сураад энэ хайруулга анцаараа анх энэ мэрэгчлэр төгсөж ирсэн тийм хүн юм байлээ шүү дээ. За тэгээд энэ нь бол анхдагч. За өөр гэх юм бол ингээд бүтээсэн юмыг ярихлаар маш олонтой хэлж болохоор хайруулга бол нэг 20 мянган хүний амь аварсан маягийн тийм статистик гардаг юм байлээ. Тэгэхээр энэ бол үнэхээр алтан монгол хүн гэдэг ийм одонгоор шагнуулахаас аргагүй байгаамаа. Зүгээр мань хүнд бол тэр гавьяат, ардын, баатар бүх юм нь бий л дээ. Зүгээр алтан монгол хүн гэд энэ их содон энэ хүртэж байгаа нь бол бас л их бахархалтай байгаа юм аа. Тэгээ энэ хайруула доктор шиг ийм гавьяатай цугаараа эх орондоо ард түмэндөө хүний төлөө гэсэн энэ их ариун сайхан сэтгэлийг хадгалж өөрийнхөө бүхэл үйл амьдралыг өөрийнхөө төлөө, хүний төлөө, ард түмнийхөө төлөө, эх орныхоо төлөө зориулж явахаас идүү бахархал гэж байхгүй. Тийм болохоор та бүхэн өнөөдөр бол энэ их бахархмаар сайхан одон шагнуулж байгаад би туйлын их баярлаж та бүхэндөө дахин халуун баяр хүргье. За тэгээд баясгалан хэмээх усан луу жил гарах гэж байна. Ер нь лууг бол бид чинь энэ урд газрын символ шүтэн гэсэн шүү ойлголт нийтлэг байдаг. Гэхдээ өнөө луу чинь их хиймэрлэг энэ тэнгэрийн амьтан болохоор маних гэж штэ. Энэ монголчуудынх гэж штэ. Тийм учраас энэ тэнгэрлэг монголчуудыг бэлэгдэл болсон энэ сайхан жилдээ аз жаргалтай сайн сайхан байгаарай. Зүгээр энэ хорвоогийн том чул ялангуяа өрнөдийн хүн энэ монголчуудыг ихээхэн бахархахтаа та нарын яагаад энэ урд хой талынхаа хоёр том мангаст залгиулчихгүй ингээд байгаад байдгийм бэ гэж асуудгийг. Ганцхан хариулт байдгийг. Бид нар чинь Чингисийн Монгол байхгүй юу? Биднийг залгиул хахаж өгөх шүү дээ. Залгисан улсууд. Тийм учраас биднийг залгиж чаддаггүй юм гэж хэлдэг. Үүгээрээ тэнгэрлэг монголчууд байгаа юм аа. Та нарт баяр хүргэе. За Монгол улсын анхны ерөнхийлөгч, орчин үеийн Монгол улсын анхны ерөнхийлөгч Очир Батгой маань энэ мөнх тэнгэр язгуурт гайхамшигт Монгол хүн номын хамгийн ихний хамгийн гол зочин байгаа. Тэгээд манай нийгэмлэг бол зөвхөн бидний монголчуудын хэсгийнх нь иргэний нийгмийн төлөө биш бүх монголчуудын
ийм нийгэмлэг байх гэд найдаж байгаа. Манай анхны ерөнхийлөгч Очротгоо маань биднийг тэргүүлж хүндэт одоо эрхэмсэг ийм тэргүүн байгаасай гэж бид одоо хүсэж байгаа. Ингээд номынхон дээжийг ерөнхийлөгчдөө бэлгэлье. Гайхамшиг бүтээгч анхдагч оюунлаг хүмүүн цол өргөмжлөл мөнгөн сар медалаар шагнагдах 3 зочныг тайснаа өрье. Ганган овгийн Ханд сүрэнгийн Хатан Баатар, Мөр овгийн Чулуун Баатрын Одог Ирэл, Тавнан овгийн Женчвийн оюун бэлэг нарыг хүндэтгэн өрн залъя. Боёо лаад оржин хөгжим пердэгийн шүлэг амаргийн дугаараа мэдчилж байгааг та бүхэн хүлээн авна уу? Монгол улсын соёлын түргэний ажилтан бүрүүд оржин шүлэг Монгол улсын төлөө зүтгэе. Цэргийн дуужгийн эрдмийн чуулган гоцол дуучин Монгол улсын ардын жүжигчин Баяр Магнай гоцлон найрал дуучид дуулж эстрад симфони найрал хөгжимд удирдаач соёлын түргэний ажилтан Ахмад Бардийн энх хоёр. Сүрхүчит исүхэ батар эцэгтэй цэцэн мэргэн оюун хатан ээжтэй зэвэсвэдэ тэргүүн дөрвөн хөлөг батартай зэлэн мухай тэргүүдс ордог данжтай Монгол үндэсний домог